Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор 4 сурагч хамтран автобусанд үндэсний бичгээр бичсэн шүлэг байршуулж цахим орчинд аян өрнүүлж байна. За сурагчид монгол бичгийн хэрэглээ бага бага нь үндэсний бичгээр сурахад нөлөөлж байгааг анзаарч оюу төслийг хэрэгжүүлжээ. Хангай говийн хогорондоо хооронд халахын агуудан уудам нутаг хар бага наснаас хүндлэн голд тавхисан газар. Энэ бол миний нутаг шүлгийн мөрт. Би одоо чиглэл 2 буюу шар хад чиглэлийн автобусанд яг одоо зорчиж байна. Автобусны суулын ард бол автобусны хүн харах боломжтой хэсгүүдэд энэ бэлтчлэн би Монгол хүн болон миний нутаг шүлгийг Томооч альтернатив сургуулийн сурагчид байршуулсан байгаа юм. Монгол хүн бүр монгол бичгээр мэдэх одоо хэрэглэх шаардлагатай гэвч одоо хэрэглээ бага багатай холбоотойгоор тэр бүр хүмүүс монгол бичгийг хэрэглэж уншиж бичиж чадахгүй байгаа. Тэгвэл үүнийг сэргээх зорилгоор сурагчид энэ мэдчлэн 39 автобусны чиглэлд одоо бичвэрүүдийг нааж байршуулсан байна. Автобус болон энтэн ингээд ерөнхийдөө ингэж нүдэнд харагдах газар ингэж ерөнхийдөө нааж өгсөн надад маш их таалагдж байна. Ер нь бол санааны хувьд бол зүгээр. Бичгийн хувьд бол арай жижиг. Олоос олоншуулж байгаа хэвчээ. Энэ тийм дэвшилсэн дандаа нэг солонгос англи тийм постерууд ч юм уу те нэг шалгууд яваад байгаа. Тэрийг ингээд тодорхой хэмжээгээр илүү нөгөө нэг хүмүүстэй сурах байдлаар ивэл одоо бүр өсгөнээс нь ч гэдэг юм ингээд наавал илүү зүгээр ах гэж бодож байна. Монгол их хэл бичгийн шалгалт тэгээд эсдийн шалгалтын ер нь бол яг үндэсний бичгийн одоо гүйцэтгэлийн оноог нь хараад за тэгэхэд яг 50%-аас доош байгааг нь ер нь бол мэдэж авсан. За тэгээд үндэсний бичиг гэдэг чинь яг монголчууд эднийг ийм сэтгэлгээг агуулдаг ийм чухал юм бийжиж яагаад ийм одоо 50%-аас 50% ер нь хүрэхгүй байгаа гэдэг нь ер нь асуудал гэж харсан. Тэгээд тийм учраас яг ахлах ангийн сурагчдын дунд үндэсний бичгийн сэдлийг төрүүлэх зорилготойгоор энэ төслийг анх хэрэгжүүлж эхэлсэн. Сурагчид өнгөрсөн 7 хоногт шөнийн 11 цагаас өөрийн 5 цаг хүртэл монгол бичгээр бичсэн 1100 бичвэрийг автобуснуудад байршуулсан байна. Яг бид бүхэн яг үндэсний бичгээ дэлгэрүүлж чадаад байна. Ингээд үүнийг хүмүүс яаж хүлээх болоо гэдэг амар хүлээлт байсан. Тэгээ маргааш өдрөөс нь ахуулаад ерөнхийдөө бид бүхнийг одоо Facebook группээр буюу одоо монгол бичгийн группүүдээр, трейд дээр бид бүхний одоо ингээд одоо ямар гоё юм бэ үндэсний бичиг ингээд автобусан дээр байна штэ гэж хүлээж авч ирсэн амар гоё юмсан. Хүүхдэд маш гоё зөв санаачлага байна. Энэ санаачлагыг дэвшүүлсэн хүмүүст баярлаа гэдэг. Тэгээд доор нь ингээд комментуудыг уншингууд ямар мундаг юм бэ. Тэгээ ингээд бити энэ зүйлсүүдийг нь хуулаад аваарай гэдэг бид хийдэг агиох тийм дэмцэн сэтгэлүүд агиу олон байсан. Дараагийн удаа бичгтээ илүү олон шүлгүүдийг хөрвүүлээрэй гэх мэт тийм зөвлөгөөнүүд өгсөн бас агиох таалагдсан. Сурагчид төслийн хүрээнд монгол бичгийг зааж автобус дэлгүүр сургуулиудад үндэсний бичгээр бичсэн бичвэрүүдийг байршуулж байна. Мөн захим орчинд монгол бичгийн хадмалтай бичлэг оруулж байгаагаас гадна богино бичлэгийн уралдаан зарлжээ. Томоочин альтернатив сургууль жиглбүр сурагчдын дунд төслийн уралдаанд зарладаг. Энэ жил тус төслийн уралдаанд 17 баг оролцож байгаагийн нэг нь оюу төслийн багийнхан. Тэд энэ төслийг хэрэгжүүлснээр өөрсдөө монгол бичгтээ сайжирч байгаагаас гадна төслийг хэрэгжүүлэхэд тусалцаа үзүүл үндэсний бичгээ дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулсан аж ахуй нэгжүүдэд талархал илэрхийлсэн юм а.